За сайн амарцгаавөө. За өглөөнийхөө үгийн цагийн төлөө залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь таньда баярлалаа. Тэгээ шинэ өглөө, шинэ өдрийг хүсэнд төвөргжлүүлэн энэ өдрийн өглөөний үгийн цагийг та өрөөж, ивэж өгч энэ цагаар дамжуулан та итгэлийн хүүхдүүдтэй өөрийн үгээ өгж босгон байгуул алдарших болтугай. Есүсийн нэрээр амен. За хамтдаа үргэлжлүүлээд Бурхны сонгосон хөө Бурхны зарц Иесусийн тухай үргэлжлүүлэн суралцгаая. За Матай 15 дугаар ишлээс доодъя. Иесус харин үүнийг мэдэнгүүтээ тэндээс холдов. Түүний үе олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээгээд өөрийг нь илчиж болохгүй тэдэнд сануулв. Энэ нь иш үзүүлэгч Исаягаар хэлүүлсэн биелэгдэхийн тулд бөгөөд тэр ийм хэлсэн байна. Амен. За Иесусийн үйлчлэлийн тэр зөөлөн инэрэнгүй шинжийг бол өгүүлсэн. Тэгээ Иесус альва зүйлийг хийхдээ тэр мөргөлдөөнийг бус харин инрэлд төвлөрсөн үйл явдлыг бол эрхэмлдэг байсан. За фарисеучуудын эсэргүүцэл дайралтанд бол Иесус хүчээр хариу ерөөсөө өгөөгүй. За Иесусийн үйлчлэл нь бол нууцлаг боловч хүчтэй явагдаж байсан. Олон хүмүүсийг тэр эдгэж байсан. Чөлөөлж байсан. Тэгээ энэ бүгдийг хийхдээ Иесус ямар нэгэн тэр алдар хүндийн төлөө, нэр хүндийн төлөө хийгээгүй. Тэг хүмүүсийн магтаалд бол шунаагүй. Харин Бурхны цаг хугацаанд Бурхны төлөвлөгөөгөөр Иесусийн үнэн бүрэн ишлэгдэж байсан. Тэр Бурхны хүү гэдгээ тод томроо харуулж гисэн. За Иесус бол энэ зөөлөн сэтгэлтэй аврагч байсан гэдгээ харуулж гисэн. За энэ дээр Исаягаар дамжуулж хэлсэн тэр иш үзүүлгийн биеллийг бас харуулж хэлжсэн энэ ишлэлд тэр хугарсан хуластай зүүрлж хугалж хаяхгүй бөхөж байгаа зуланд үлээж унтраахгүй гэсэн энэ сул дорой байдлыг шаргацсан итгэл найдвар нь бүхэж буй тийм хүмүүсийг Иесус бүр илүүгээр хайрлаж өрөвдөж тэднийг сэргээдэг байсан тухай өгүүлсэн. За мөн Иесусийн үйлчлэл нь бол бүх үндэстэнд найдвар авчирдаг. Тухай бас энд өгүүлж байгаа. Тэгээ иш үзүүлэгчээр дамжуулаад үндэстнүүдэд найдна гэдгийг энд хэлээд Иесусийн тэр аврал бол зөвхөн Израильчуудад биш, харин үндэстнүүд биш бүх хүн төрлөختөнд зориулагдсныг харуулсан. За тэгээ сул дорой хүмүүсийг дэмжихийг бас эндээс сургаж байна бид нарт. Тэгээ бас өөрийн амьдралд Бурхныг цагийг бас хүлээж авахыг сануулсан. Тэгээ найдвар бүхэн бол Иесуст байдаг. Тэгээ ард түмэн, үндэстэн, хувь хүн бүрийн найдвар Иесус дотор байдаг. Түүнгүүгээр жинхэнэ эдгэрэл амар тайван байхгүй маа гэдгийг бас сургаалаараа биднэрт ойлгуулж байна. За тэгээ өнөөдрийн үтсэн ишлэлээс дүгнэх юм бол Иесусийн тэр зөөлөн илэрэнгүй үйлчлэлийг харуулж байна. Тэгээ тэр маргаан дэгдээлгүй сул доройг улам босгон байгуулдаг, өргөдөг. Тэгээ эдгээж, өвчтөе нэгнийг эдгээж бүх хүнд найдвар өгдөг тэр аврагч юмаа гэдгийг харуулж байна.
За тэгээ хамтдаа залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь танд баярлалаа. Та маргааны оронд инэрлийг бас сонгодог байхыг, тэгээ сул дорой хүмүүсийг дэмждэг байхыг, тэгээ бурхны цаг хугацаа найдаж сурахыг, тэгээ жинхэнэ найдвараа Иесусээс олж байхыг өнөөдөр сургаж өглөө. Тэгээ энэ сургаалаар дамжуулан биднийг босгон байгуул. Энэ сургаалыг бас хэрэгжүүлж амьдрахад та туслаарай. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесусийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Бурхан эвэгэ.